Гишүүнэ, та бэлнэ үү? Бэлэн. Тайлбарлагч эмэгтэй бэлнэ үү? Бэлэн. За дүрс бэлэн. Анхаа, эхлэе. Та энэхүү барилгыг танаа дүүргийн хүмүүст тус олно гэж үзэж байгаа юу? Тийм ээ. Бид энэхүү барилгыг маш нарийн тооцоолж барихаар бэлдэж байна. Энэхүү барилгын даавар орлоготой хүмүүст тусгайлан зориулагдана гэдгийг хэлэхэд саатаа. Энэ нь цаашид их том өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаа. Эдгээр иргэд маань маш олон зүйлсийг хамтдаа сурч мэднэ гэдэг нь их том өөрчлөлт юм. Уучлаарай. Та миний нүүрдөө зохиод байна. Анзаарсангүй. Та наатаа жоохон цаашаа зогсоод хийчихгүй юу? За энэ хэсгийг монтажлчаа. Цааш үргэлжлүүлье. Таныг сонгуульд өгөхөд байгаа болохоор ийм зүйл яриад байна гэж хүмүүс бас шүүмжлээд байгаа л да. Энэ талаар Үгүй дээ. Харин ч хүмүүс баярлаж хүлээж авах гэдэгт итгэлтэй. Бид бүхний хувьд бол энэ үнэхээр тэмдэглүүлжтэй зүйл юм. Төр засгаас хүн тус бүр халамж үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Энэ зүйлийг иргэд их урт хугацааны турш хүлээсэн гэж бодож байна. Уучлаарай. Та албаар ингэдэг юм. Юу? Та миний хацарлуу зөхиод байна. Ойлгож байна уу? За цаг бага байна. Түргэлцээ идэхүү. Уучлаарай. За үргэлжлүүлье. Энэхүү байгууламжийн санхүүжилт хаанаас гарч байгаа вэ? За ер нь бол санхүүжилтийн тэн хагас буюу 50%-ийг миний бие гаргаж байгаа. Үлдсэн 50%-ийг сайн дурын хандгийн данснаас орж ирж байгаа. 50%-ийг энэ юу вэ? 50% биш. Наад чинь дахиад байна. Энэ яг ч дахиад биш л дээ. Дахианы 50%. Юу 100% гэвэл ингэх байхгүй юу? Тэгэхээр энэ чинь 50%. Оо за. Би тэнд 25% гэж хэлвэл та яах вэ? За бидний цаг бага байна гişүнэ үргэлжлүүлье. За. Тэгэхээр та уг байгууламжинд ямар зүйл байгуулах вэ? Хамгийн түрүүнд номын сан байрлана. Номын санд иргэд адал явдалтай уран зохиолын ном уншина. Мөн дүүргийн оюутан сурагчид ном гарын авгаар хангагдана. Бид тэд компьютерийн танхим байрлуулна. Тэнд 24 цаг зогсолтгүй интернетийн үйлчилгээгээр хангана. Бид бүгд нэгдүгээр давхарт байрлана. Харин та бүгд дэшигээ 3 давхарт гарвал их сонирхолтой. Харин та бүгд 3 давхарт гарвал Би лифтэнд явж штэ. Тийм ээ. 3 давхарт олон нийтийн танхим буюу лаунж бий. Тэд та бусдтай яриа өрнөж, зурагт үзэж, кофе ууж болно. Бусдтайгаа цагийг зугаатай өнгөрөх бүх зүйлийг бий болгоно. Та болно. За. Дуустаа баярлаа. Тийм гişүнэ. Та бүтэн нэрээ хэлэхгүй юу? Баасан сүрэн.